цаана уу дэлгэн зулайн 2 сарын өмнө миний үс уналтын тухай үс уналтаасаа хэрхэн салсан ямар бүтээгдэхүүнүүд хэрэглэж байгаа талаар бичижсэн бичлэгийг маань үзсэн хүмүүс байгаа бол өнөөдөр дараагийнхын дугаарыг инхүү хүргэж байна. За өөрөөр хэлэх юм бол гэртээ арчилгаасаа илүүтэйгээр бас салонд очиж арчлуулах юм бол ямар үр дүнтэй байдаг, үнэхээр салооны үйлчлэгээнүүд нь үнэн байдгүй, худлаа байдгүй гэх бүх юмнуудыг ямар нэгэн нэмэлт ачиргүйгээр яг өөрийнхөө дүгнэлтээр та бүхэнд хүргэх гэж байна. За өмнөх бичлэгээ санаж байгаа бол би хаалгаа брендийн шампу, кондишнер, маскыг хэрэглээ. Дээрээс нь Халиан Бьютигийн тосыг хэрэглэж байгаа гэж ярьжсэн байгаа. Тэгээд хэрвээ өсний ямар нэгэн эмчилгээний курсанд явах юм бол үр дүнгээ хуваалцнаа гэж тэгжсэн. Өнөөдөр бол тэр бичлэг байгаа. За гол сэдв рүү орохоос өмнө би та бүхнээсээ нэг юм хүсэхсэн. Яг миний доор гарч байгаа улаан subscribe гэсэн товчийг дараарай. За ингэснээр та намайг дагаж цаашдаа миний орох бичлэгүүдийг хамгийн түрүүнд үзэх боломжтой. За мөн дарсныхан дараа жижигхэн хонх гарч ирэн тэрэн дээр ч гэсэн дараарай гэж хүсье. За яг өнөөдрөөс сарын өмнөөс ахуулаад би халгаа салон дээр өсний курс имчилгээнд явж эхэлсэн байгаа. За энэ нь бол нийтдээ 8 удаагийн оролттой гүн цэвэрлэгээ, чихшил сайн өгөх, за мөн маск тавих гэх мэтлэн маш олон үе шатуудтай дараалтаа явдаг ийм курс имчилгээ юм билээ. Тэгээд ямар тач би та бүхэндээ яг бодит үнээр нь өөрийнхөө үр дүнгээ хуваалцъя гэж бодсон. За үс уналт гэдэг бол эмэгтэй хүмүүс мэдээж маш том асуудал байдаг. За миний хувьд бол яг төрсний дараагаас эхлээд маш их хэмжээгээр үс унсан. Гэхдээ ерөнхийдөө бол өдөрт 60-аас 70 үс унах нь бол хэвийн байдаг. Ягаад гэхээр өхмөл өснүүд нь унаа шинэ ус ургаж байгаа гэсэн ийм хэвийн процесс учраас энэ бол зүгээр гэсэн. Үүнээс их буюу усанд ороход чинь ингээд туг тугаараа үс унаад ингээд доор нь ингээд ус нь ингээд бөглөрөөд за эсвэл унтаад сэрэхэд дэрэн дээр чинь маш их хэмжээний үс байгаа бол энэ аюултай гэсэн үг. Өөрөөр хэлэх юм бол урт удаан хугацаанд явах юм бол үс чинь халзрах эрсдэлтэй. За би яг та бүхэнд өөрийнхөө яг үсээ амар халцраад ингээд барыг ингээ хуухан гарч ирж байгаа ийм зураг үзүүлье. За энэ зургийг бол би зайсан дээр нөхөр хөвгттэйгээ байхдаа санаандгүй байдлаар агуулсан ерөөсөө анзаараагүй. Тэг яг манай нөхөр инстаграмд пост хийснийхэн дараа харсан чинь миний ингээд хуух яг харж байгаах те бүр ингээд гялтаагаад бараг ингээ халзан болцсон юм шиг яг тэр хэсгээрээ хагалсан хэсгээрээ ингээ бүр амар болцсон байгаа. За яг энэ зургийг хараад яг би өөрийгөө үнэхээр өкс маань амар унтсан байгаа юм байна. Амар шинхэн болцсон байгаа юм байна. За яг энэ зургийг харахаас өмнө зөндөө хүмүүс хэлдэг лээсэн л та. Ер нь бол чи нэлээд халзарсан байна. Өс чинь ягаад унаад байгаа юм бэ гэд. Тэгээ тэр болгоныгоо нэг айхтар ингэж хүнд өөр дээрээ төсөөлж аваагүй байсан боловч яг энэ зургийг хараад би ялцчихгүй. За ер нь ингээд арга хэмжээ авах хэрэгтэй мэн гэж бодсон. За үүнийхээ үр дүн дээр болохоор би түрүү хэлсэнтэй халгаагийн шампунь, кондишнер болон маскыг хэрэглээ. Дээрээс нь Халиан Бьютигийн ийм өсний тосыг бол ингээд давхар хойлоод ингээд хэрэглэж исэн. Тэгвэл яг өсний курс имчилгээ буюу 1 сарын нэмчилгээнд яваад хэрхэн үр дүнтэй байдаг юм уу гүм үү гэдгийг би өөрөө ч угаасаа мэдгүй өмнө нь ингээд өс уналтын асуудалтай байгаагүй учраас анх удаага энийхүү тэмцэж байна. Тэгээд ер нь бол миний хүлээлт юу байсан бэ гэхээр ганцхан сарын хугацаанд ингээ курс имчилгээнд явахаар үсэнгээл гинт идшидтэй юм шиг ургаал гинтийн ийм болно гэж байхгүй шүү дээ. Тэгээд өчргөө ингээ урт ургаал ингээ сайхан болно гэж байхгүй. Тэгээд ганцхан сарын курс яваад хэр их үр дүнд хүрэх болоо ер нь ингээ ойр ойрхон явуул илүү зөв юм болоо гэд ер нь гайхаж байгаад ямар ч лээс нэг удаа яваад үзье. Ямар үр дүнд хүрэхээ гэд бодоод тэгээд ийхөө зориглоод энэ шийдвэрийг бол гаргасан. За халгаа брэнд буюу Монкрем гэдэг компани байгаа. За үүнийх нь яг зөвхөн үсний эмчилгээгээр ингээд дагнсан салон гэж байд юм бэлээ. Дотроо ерөөсөө ямар ч эндүү, синс ашигладаггүй ерөөсөө дан байглаараа дээрээс нь органик бүтээгдэхүүнүүдийг ашиглаад хүний үсэнд хууханд ингээд эмчилгээ өгдөг ийм салонууд бол Монголд 2 байдаг юм бэлээ. Би бол 24 дугаар сургуулийн урд байдаг тэр салбар дээр нь очдог. Магадгүй маш олон хүмүүс ч гэсэн яг энэ үс уналттай холбоотойгоор өнөөдөр ингээд санаа зовоод яахаа мэдэхгүй ямар ч бүтээгдэхүүнүүд хэрэглээд бас үр дүнгээ өгөхгүй байгаа бол нэг удаа ингээд эмчилгээнд яваад үзээрэй гэж зөвлөхөр байна. Миний хувьд болохоор өмнө нь гэр аргаар ингээд маш олон арга хэмжээнүүдийг авч исэн. Хагас жилийн хугацаанд арга хэмжээ аваад миний үс уналт бол бүр мөсөн зогссон. Гэхдээ шинэ үс ургах нь бол нэлээдгүй удаан байгаадсан. За тэгээд би ийхүү эмчилгээний курсанд бол явахаар шийдсэн байгаа. За яг эмчилгээнд яваад эхний өдөр очисон чинь онцлогоогоор ингээд миний үсийг хуухыг ингээд үзсэн байгаа. За хэдэн зуун мянга жил ингээд дахин томруулдаг ийм аппаратаар хуухыг маань харуулж исэн. Тэгээд энэ үед болохоор өсний уутан цар гээд мэрэгжлийн хүмүүс бол мэдж байгаа бах тий миний энэ зургийг хуухны зургийг харах юм бол мэдэх бах. Уутан цар гэдэг бол ерөөсөө нэг шиг уутан цар дотроос ингээ 2-3 үс сургаад ингээ хүний юун дээр толгойн дээр үс тогтож гин гэсэн үг шүү дээ. Гэтэл миний энэ уутан царууд яасан бэ гэхээр
нэг утанцар нэнд байхад нөгөө утанцар нэнд гээд маш хол зайтай. Дээрэс нь нэг юм утанцар дотроос 2-3 ус ургах хэрэгтэй байтал минийх ерөөсөө нэг ус, за ганц 2 тохиолдолд 2 ус байсан. Тэгээд ширхгүүд нь их нарийн байсан. Тэгээд маш олон өгцөн өснүүд байсан. Ер нь ингээд нэг саартаад нарийнхан болсон юм өгцөн өснүүд бол тэгэл гарны аясаар ингээ унахад бол бэлэн байд юм лээ. За тэгээд ерөнхийдөө би ингээ харчаад за ийм байгаа юм байна. Үр дүнгүй яах бол гэж одоо тэр үедээ бол би нөгөө влог хийнэ гэж ерөөсөө санаачгүй байсан. Тэгээд зураг юу бичлэгийг авч чадаагүй, зүгээр зураг авсан байгаа байхгүй энэ хуйхныхаа. Тэгээд яг ихнийхээ имчилгээнд орсон чинь гүн цэвэрлэгээ буюу одоо яг нөгөө халгаа шампунаараа гүн цэвэрлэгээ хийх юм билээ л те. Ерөнхийдөө гэртээ бид нэр хийхдээ тун төстэй, гэхдээ давуу тал нь юу вэ гэхээр нэгдүгээр толгойн хуйхны массаж гэдэг бол бид нэр үнэндээ л гэртээ яг холигддаг байсан юм билээ. Би бол нөөрийг амар сайн хийдэг гэж боддог байхгүй. Тэгэл ерөөсөө ингээл толгойгоо ингээл 20 минутын турш ингээл барайл ингэдэг гэсэн. Яг салон дээр очиод мэрэгжлийн одоо гоо сайханчаар ингээд толгойгоо бариулахаар бүр амар гоё. Яг л одоо баг толгойн өвдцэн очих юм бол баг толгойн өвчин ингээд намдаачаар тийм сайхан барьдаг. Тэг ерөнхийдөө нэг 20 орчим минут барьчаад тэгээд ийм бутлахын аппаратын дотор ингээд хийждэг юм билээ. Тэгэхээр өс маань нэгээр өсөндөө хуйхыг маань чиглээд дээрээс нь одоо гүн цэвэрлэгээ хийж байгаа учраас ингээд хуйх рууг нь оруулж өгч байгаа гэсэн. Энэ нэг ойролцоогоор 20 орчим минут бас ингээд гүн цэвэрлэгээ хийдэг. За дуусныхаа дараагаар бол тухайн өдрөөсөө хамаарат бас мэдээж имчилгээнүүд нь өөр зарим өдрөө гүн цэвэрлэгээ хийн, зарим өдөр одоо илүү их маск тавьж тижэл өгнө те. Зарим өдрүүдэд болохоор халгаагаар шавшин, усан маск хийн гэх мэтлэн маш олон өөр төрлүүд байсан. Би одоо заримыг нь баг мартаж эхэлж байна. За тэгээд ерөнхийдөө бол би одоо 8 оролттой гэж ийсэн 6 дахь оролтоос нь хойш байна уу да ямар ч лээсэн би ер нь ингээд нэг хүмүүстэй үр дүнгээ хуваалцъя гэж ярьж ирсэн. Тийм учраас зөвхөн гэртээ ингээд бичлэг хийгээд авах биш те. Бас үйл явцаас нь ингээ оруулъя гэж бодоод тэгээ халгаа салууныхнаас гуйж агаад ингээ камер тавьж болох уу тий одоо хүн айлуулах багтай үед нь би ингээд камер авчираад бичлэг хийчихье гэж гуйгаад тэгээд инхүү бичлэг хийсэн байгаа. Та бүхэн ч гэсэн яг одоо ямар одоо 24 дугаар сургуулийн уртлынхын тэр салбар нь ямар хөө байдаг. Би яг яаж имчилгээнд ороод утлахын аппарат гэж юу гэдэг ингээд одоо имчилгүүдээс бол харж байгаа байх. За тэгээд өдрөөсөө хамаарад өөр үйлчилгээнүүд нь ингээд явж байгаа. Эцсийн дүн дээр болохоор би 8 дахь одоо оролтно гэсэн үг. Яг хамгийн сүүлийн оролтон дээрээ би имчилгээг хийж амжсан байгаа. За тэгэхээр яах вэ гэхээр үүнийхээ дараа болохоор би нөгөө хамгийн анх нөгөө хуйхаа үзүүлж явахдаа мдээгүй зүгээр зураг авсан гэдэг жисэн шүү дээ. Одоо болохоор би бүр яг та нартай үзүүлэхээ бичлэг хийсэн байгаа. За одоо үр дүнг нь харах юм бол яаж байгаа вэ гэхээр миний нөгөө уутан цурд чинь ингээд гэ хоол зайтай байсан шүү дээ. 8 хон удаагийн оролт нь буюу эн чинь бараг сар хүрэхгүй байгаа хгүй нэг 27 8 хоногийн дараах одоо үр дүн гэсэн үг шүү дээ. Тэгсэн чинь уутан црууд нэм байхад дундуур нь бүр ингээд ийм олон шин уутан црууд ингээд үүссэн. Тэр уутан царыг би бүр анх удаа харсан. Ягаад тэгэхээр өмнөх удаад нь очиход надад ингээд бүх уутан цар чинь битүүрсэн байна. Хуйх чинь ерөнхийдөө шинэ ус уургах ингээд ямар ч нөхцөлгүй болсон байна гэж хэлчихсэн. Өөрөөр хэлэх юм бол одоо цөлцсөн юм шиг те ингээд бүр ингээд гялтаацсан байсан байхгүй юу? Тэгээ анх удаагийн нөгөөдийг уутан цруудаа харсан чи яасан бэ гэхээр ингээд салхин цэцэгний сорив байдаг шүү дээ. Яг тийм сорвнууд сорив шиг юмнууд ингээд хуйханд ингээ үүссэн байт юм лээ. Тэр нь мэдээж ингээд хэд дахин томруулж байгаа учраас их том харагдаж байгаа. Маш жижигхэн одоо ус ургах хэмжээний тийм жижиг уутан цэр байгаа гэсэн үг шүү дээ. Тийм уутан црууд үүсч эхэлд юм билээ. Тэгээ би бүр гайхаад энэ нэг жижигхэн сорив шиг юмнууд юу вэ гэдгсэн чи уутан цэр над чинь шинэ ус ургаж байгаа маа гэдгсэн. Тэгээд мэдээж яг ганцхан сарын дотор ингээд шууд ингээд том өснүүд бол гараад ирэхгүй. Тэгтээ тэр уутан црууд үүссэн байгаа гэдэг бол миний хувьд маш сайхан мэдээ гэсэн. Дээрээс нь нэг ингээд уутан цар дотроос ганцхан эсвэл хоёрхан ус байсан байна. Өмнөхүүд нь ингээд улам одоо ширхгүүд нь бүдүүн болоод дээрээс нь 3 ширхэг болоод дөнгөж шинээр ургаж байгаа нь 2 ширхэг ингээд жижиг өснүүд ингээд нахиалаад гарч ирж илээ. Тэгээ би бас бодсон байхгүй ерөнхийдөө ганцхан удаа ороод 1 сарын хөрсөнд ингээд орж байгаа юм чинь ийм амирд үр дүн гарч ийн тэ. Тэгвэл жилдээ одоо нэг удаа ч юм уу хагас жилдээ нэг удаа ч юм уу тэ ямар нэгэн байдлаар ингээд тогтмол ингээд хэрэгжүүлээд тогтмол одоо энэ имчилгээнд орох явах юм бол өсмэн маш хурдан хугацаанд ямар ч өвдөлтгүйгээр ямар ч одоо зовхон байхгүйгээр тэгээ дээрээс нь органик бүтээгдэхүүнүүдээр ингээд урах боломжтой юм байна гэж бодлоо. Ер нь бол гэхдээ яг ингээд хэлэхэд би өөрөө яваад үзээд үр дүнгээ мэдээд тэгээд яг өөрийнхөө нүдээр миний хуйханд ямар өөрчлөлт орж байгааг хараад мэдсэн учраас л ингээд айгуу өөртөө ихтэй яриад байгаа шүү. Тэгээд та нар хэрвээ итгэхгүй байгаа бол бас ингээд өөртөө нэг удаа ороод үз. Тэгээд яг анх эхний өдрөө те ингээд хуйхаа харуулад ямар гэмтэлтэй байна, яагаад өс чинь унаад байгаа гэдгээ маш сайн тодорхойлуулах хэрэгтэй. Тэгээд 8 дахь өдрийн дараа нь яг үр дүнгээ бас хараад үз. Тэгэхээр яг намайг үнэхээр худлаа ярьсан байна, үнэн ярьсан байна уу гэдгийг харах боломжтой байх. Үүнээс гадна би бас нэг юм зөвлөхөд
Мэдээж одоо тэр чинь одоо юу гэдэг эрүүл мэндийн шалтгаанаар гэж содоод нөвддөг, элэг бүр нөвддөг гэдэг ч юм уу. Ямар нэгэн шалтгаанаар хүн стресстэй байснаас болоод эсвэл одоо эрүүл мэндийн шалтгаанаас болоод өсвөл унах ийм нөхцөл бол байдаг. Мэдээж үүнийгээ нөхөж чадаагүй одоо төмрийн дутагдaltaй гэдэг ч юм уу цус багталтаас болоод одоо өснө унаад байгаа болвол хичнээн гаднаас нь тордоод ч гэсэн бас байнгын ингээд сайхан уургаад ус уналт нь бол зогсноо гэж байхгүй шүү дээ. Тийм учраас бас өөрийнхөө ус уналтын шалтгааныг бас эхлээд тодорхойлоорой. За тэгээд би бол ерөнхийдөө халгаа салон дээр явах болгондоо Instagram-аа нилээдгүй идэвхтэй ашигладаг учраас орох болгондоо ингээд сторийн дээрээ халгаа эхний өдөр, 2 дахь өдөр, 3 дахь өдөр гэдэг ингээд стори хийгээ явуулсан байхгүй. Та нар ч гэсэн хэрвээ миний өдөр тутамдаа юу хийгээд хаагуур явж байгааг мэдхийг хүсэх юм бол Instagram дээр мань дагаарай. Тэгээд сторидо хийгээ явсан чинь хүмүүс маш их хэмжээгээр одоо байнгын л ингээд над руу комент хийгээд асуугаадсэн. Тэгээд юу гэсэн бэ гэхээр халгаа нь одоо ямар үнэтэй байдаг юм бэ? Эсвэл хэр үр дүнтэй байна? Үр дүнгээ хуваалцаарай гэж маш олон хүмүүс ингээд биччихсэн. Тэгээд тэд нартай ч гэсэн маш их баярлалаа. Ер нь одоо ингээд хэлэхэд би одоо үн мөнийг хамаагүй ярьж болж байгаа юм мэдгүй байна. Гэхдээ 8 удаагийн оролт нь бол 300 сая төгрөг байсан шүү ингээд хэлчихье. Тэгээд зарим хүмүүс болохоор анзаараад тахад нэг удаагийнх нь оролтоор нь ч юм уу эсвэл хагас удаагийн одоо нэгсэндээ 150 сая төгрөгийг төлөөд тэ хагасаар ингээд төлөөд тах шиг байлээ. Би яг тэрийг нэг сайн мэдгүй ингээд ард ярьж байхад нь бол сонссон. Дээрээс нь 100% органик учраас нэг удаа намайг орсон чинь бүр 10 юм уу 11 настай юм жоохон хүүхэд лаг үйлчлэгээ хийлгэсэн юм. Надаасаа илүү юм гэсэн сууж илээ. Тэгэхээр ерөнхийдөө бага насны хүүхэд гэлтгүүгээр бас өсийг нь эрүүл байлгах гэх юм бол орж болох юм шиг байлээ. Тэрийг гэхдээ өөртөөс нь асуухгүй бол би сайн мэдэхгүй байна. За тэгээ хамгийн гоё юм бисаа юу ярих гэж байгаа тушаал өөр юм давхад орчих. Ямар ч лээсэн би ингэчихсэн байхгүй нөгөө стори хийсэн чинь нэг удаад нь би нөгөө Эскра гээд юугаар ингэ тогон захиулаад ингэ захилгаанаар ингэ явж байгаа штэ. Энийг ингэ сторидо оруулсан чинь хүмүүс хүүе ингэдэг нь яаж байгаа юм бэ? Ямар учиртай юм бэ? Над чи ямар гоё юм бэ? Ямар сони юм бэ гэдэг ч юм уу айгүй хариунууд бол өгчээсэн. Тэгээд тэрийг нь ч гэсэн би өөрөө мэдгүй одоо ингэ үйлчлэгийг аваад исэн боловч яг ингэ мэдгүй яваадсан. Тэгээд яг хүмүүсийг асуухад би давхар асуусан байхгүй нөгөө гоо сайханчаасаа энэ ямар учиртай юм бэ? Яагаад юу нэг эскрагаар ингээ үсийг ингээ хуухыг маань ингээ одоо тогон цохиулаад гэх юм уу да тий ингээ иржилгээд байгаа юм бэ гэдгсэн чинь эскра гэдэг нь болохоор ерөнхийдөө ингээ тогон цохиулснаар хуухны энэ хавьд байгаа цусны эргэлтийг бол сайжруулж байгаа юм билэ. Тэгэхээр цусны эргэлтийг сайжруулснаар бол өс сургалт бол илүү хурдан хугацаанд богино хугацаанд илүү их хэмжээгээр ургах боломжтой байдаг юм байна. Миний хувьд юу гэж ойлгосон бэ гэхээр яг гэртээ ингээд үсээ арчлаад хагас жил болох хэмжээний үр дүнг нэг курс имчилгээнд яваад буюу нэг сарын дотор ингээд одоо хугацааг нь богиносгоод ингээд үзүүлчихт юм байлээ. Одоогийн байдлаар бол миний уудамцрууд нэгдсэн гэдэг чинь шинэ өснүүд гарна гэсэн үг. За дээрээс нь бол нөгөө халгаа салон өсөн онцлоход бол өнгөө байт юм билээ. Тэгэхээр би одоо гэрээрээ ингээ арчилж агаад нэг сарын дараагаас ч юм уу 2 сарын дараагаас дахиад нэг очиод өнгөө онцлол чинь. За өсний уудамцрууд маань нэгдсэн байгаа. Тэгээд цаашдаа ч гэсэн одоо энэ олон уудамцруудаас хэр их хэмжээний үс гарах юм бэ? Яаж үр дүнг өгөх юм бэ? Сар юм уу 2 сарын дараа ч гэсэн үзүүлээд харуулад одоо онцлуулад ингээ зөвлөгөө аваад явъя гэж бодож байгаа. За би видеоны эхэнд хэлсэн байгаа subscribe дараарай гэд хэрвээ яг одоо хүртэл та subscribe дарж амжаагүй миний бичлэгийг өдийг хүртэл одоо үзсэн байгаа бол яг одоо дараарай. Тэгээд өмнөх бичлэгүүдээр би одоо жишээ нь маскыг хэрхэн зөв тавих вэ гэдэг ч юм уу олон төрлийн маскыг санал болгоод зам мөнгө одоо арьс арчилгааны ингээд цөөхөн хідэн одоо влогуудыг бол хийсэн байгаа. За энэ дээр үндэслээд ирээд над руу хариу өгөөд за яг чиний хэлсэн маскыг авсан үнэхээр гоё байлээ гэдэг ч юм уу эсвэл яг ингээд арьс арчилгааг ингэж үзсэн гоё байлээ гэдэг ингээд хандж байгаа хүмүүстээ маш их баярлалаа. Та бүхэн хэрвээ хүсэх юм бол заавал энэ доор одоо YouTube-ийн доор тий комент хийчихгүйгээр над руу private-аар ч гэсэн бичиж болно. Нээлттэй байгаа. Би доор Facebook, Instagram бүх хүмүүнийхээ линкүүдийг өгчдөг учраас ороод ирээрэй. За тэгээд надтай хамт байж бүх бичлэгийг маань үзэж сэтгэлээ үлдээдэг та бүхэндээ маш их баярлалаа. Бичлэг болгон дээр минь лайк дардаг хүмүүстээ маш их баярлалаа. Дараагийн дугаараар уулзцаая. Баяр таа.